За сайн уу. Өнөөдөр finally англи хэл сурах тухай бичлэг хийх чинь. За тэрнээс өмнө нэг зүйлийг хэлмээр байна. За англи хэл гэдэг зүйл ерөөсөө ингэж сураад өнгөрдөг зүйл биш. Зүгээр ингэж хэлний оноогоо авахын тулд, асгвал дүнгээ авахын тулд сурдаг хичээл биш. За англи хэл нь шүү дээ. Чиний амьдралын алхам тутам бүрт чамд туслах зүйл байхгүй юу? За ер нь бол англи хэлийг чамд сонголт хийх боломжийг олгодог зүйл гэж ойлгож байна. Чи сонголт хийх боломжтой байна гэдэг чинь чи эрх чөлөөтэй байна гэсэн үг. Чи хаана сурахаа сонгож болно, хаана ажиллахаа сонгож болно, те ямар цалинтай ажиллахаа сонгож болно, дургүй зүйлээ хийхгүй байхыг сонгож болно, те. Чи ч гэсэн өөртөө энэ эрх чөлөөг бий болгож чаднаа. За тэгэхээр өнөөдөр би та хэдтэй энэ эрх чөлөөг өөртөө бий болгохын тулд ашиглах 3 сурах арга барилыг хэлж өгье. За тэрнээс өмнө би та хэдтэй нэг mindset shift буюу сэтгэлгээний тал дээр хэдүүлээ нэг зүйл ойлгож авъя. За энэ нь юу вэ гэхээр perfectionism. За монголоор энийг энгийнээр орчуулах юм бол төгс байх хүсэл, төгс хийх хүсэл гэсэн үг. За энэ хүсэл нь ямар нэгэн зүйлийг шинээр сурах гэж хичээж байгаа, сурах процесс дундаа явж байгаа. Эсвэл ямар нэгэн зүйлийг хийж бүтээгч байгаа тэр хүн болгонд тулгардаг. Бас энэ хүслийг ерөөсөө анзаарахгүй байх юм бол энэ нь тухайн хүнийг хамгийн их хоошин татчихэдэг. Perfectionism гэдэг энэ зүйл намайг маш их хоошин татдсан байна гэдгийг анзаарч ирсэн хамгийн анхны тохиолдлоо хэлж өгье. За би нэг бүжгийн сургалтанд бүртгүүллээ л дээ. За тэгээд хамгийн ихний хичээлдээ очлоо. За жоохон бүжгэллээ. За тэгээд завсарлагааныхын дундуур би өөрийгөө гоочлж эхэлсэн. Яагаад вэ гэхээр ангийнхан дундаа би хамгийн их чинь. Дээрэс нь бүжгээ хамгийн удаан сурдаг. Тэгэл би дотроо мичт маа ямар ичмээр юм бэ? Их чинь юм бэ? Жаагаад ингэ бүжгээ ерөөсөө сурж өгдгүү юм бэ те? Бусд чинь ингээл аюу хурдан нэг заалгаал сураад штэ. Чи яагаад чадахгүй байгаа? Ер нь дараагийн хичээлээс ирэхээ боллоо. Би ингээл энэ сургалтыг хаялаа гэх мэтлэн юм сөрөг бодлууд надад орж ирсэн. Энэ үед би бас нэг зүйлийг анзаарсан. Энэ юу вэ гэхээр 10 жилд хаяа нэг ийм багш нар байдаг гэсэн штэ. Mean багш гэж би нэрлэж байгаа. За энэ багш яадаг вэ гэхээр хүүхдийн сурах хүсэл эрмэлзлийг нь мохоодог, хүүхдийг бусдтай харьцуулдаг, хүүхдийг ямар нэгэн зүйлийг анх удаа сурж байхдаа алдаа гаргавал маш их шүүмжилж зэмлдэг. За би өөрийнхөө хувьд яг энэ багш нь болцсон байгаагаа анзаарсан. Тэгэл би өөрийнхөө минь багш байгаад байгаагаа анзаараагүй бол бүр хичээлээ таслах байсан байгааз. Харин эсэргээрээ inspiring багш яадаг вүлээ. За inspiring багш гэдгээрээ би яг хинээ хэлээд байна гэхээр хүүхдийн сурах хүсэл эрмэлзлийг нь өдөөдөг, бадраадаг тийм багш хэлээд байгаа. Хүүхдийг бүр дургүй хичээлд нь хүртэл туртай болгож чаддаг. За энэ багш яг ямар багш байдаг вэ гэхээр хүүхдийг ерөөсөө бусдтай харьцуулдаггүй. Хүүхдийг сайжирнаа гэдэгт нь итгэдэг. За хүүхдийг бас ингэж ямар нэгэн зүйлийг шинээр сурж байхдаа алдаа гарвал ерөөсөө шүүмжилж зэмлдэггүй. За тэгэхээр чи англи хэл сурж байхдаа өөрийнхөө багш гэсэн үг шүү дээ. Тэгэхээр хизээж өөрийнхөө mean багш битгий бай. Харин inspiring багш нь бай. За perfectionism гэхээр ер нь аюу гоё зүйл юм шиг сонсогдсон шүү дээ. Би ямиг төгс хийхийг хүсдэг, би төгс байхыг хүсдэг гэдээ аюу гоё сонсогддог. Гэхдээ яг үндэ энэ зан чанар чинь хүнийг маш их хоошин татчихэдэг. За жишээ нь чамд энэ зан чанар байгаад чи энийг анзаарахгүй байх юм бол нэгдүгээрт чи ямар нэгэн зүйлийг эхлүүлээд дуусгахгүй хайна. Хоёрдугаарт чи өөртөө чухал гэж бодсон тэр зүйлсээ хойшлуулна. За гуравдугаарт чи сурж байгаа асуул хийж бүтээгч байгаа тэр зүйлээсээ маш амархан залхана. За тэгэхээр хэдүүлээ сурах явцдаа өөрийгөө алдна гэдгийг хүлээн зөвшөөр. Төгс зүйл байхгүй, төгс хүн гэж байхгүй гэдгийг хүлээн зөвшөөр. Өөртөө хүлээцтэй ханд. За одоо хэдүүлээ хамгийн эхний сурах арга барил руугаа оръё. За эхний сурах арга барил use what you learned immediately буюу өөрийнхөө сурсан тэр зүйлийг шууд ашиглаж эхэл. За хэдүүлээ жоохон хүүхдүүд хамгийн анх яаж хэлд ордог тухай ярив те. Ингээл чив чимээгүй байж байгаа л толгой дотроо бүх дүрмнүүдээ ойлгоол, бүх үгнүүдээ цээжилж ангуута гинт ингээл дуржинтал яриад эхэлдэг үлээ. Үгүй штэ те. Хамгийн анх ганц 2 үг хэлж эхэлнэ. За энэ 2 үгээ хамгийн анх алдаатай хэлнэ. За дараа нь зөв хэлдэг болж эхэлнэ. За дараа нь өгүүлбэр хэлдэг болно. Гэхдээ буруу өгүүлбэр хэлдэг болно те. За дараа нь тэр өгүүлбэрээ зөвөөр хэлдэг болно. За гэх мэтчлэн хүүхдүүд баг багаар сурангуудаа тэр сурсан зүйлээ тэр дороо ашиглаж сурдаг. Хэдүүлээ ч гэсэндээ англи хэлийг яг ингэж сурах ёстой. Бүх дүрмээ мэдгүй байсан ч гэсэндээ ярьж ийж те алдаатай ярьж ийж үгийг буруу дуудаж ийж буруу үгийн сонголтоо хийж ийж те ингэж сурна. Тэрнээс үш чив чимээгүй байж байгаад хизээж сурахгүй. За би нэг статистик сонсч ирсэн.
Англи хэлний 1000 үг англи хэлний өдөр тутмын харилцан ярианы 85%-ыг бүрдүүлдэг. За тэгэхээр чи өргөн хэрэглээний 1000 үг мэддэг байхад чи өдөр тутамдаа дайггүй хөрхөн харилцснаа гэсэн үг. Харин 3000 үг англи хэлний өдөр тутмын харилцан ярианы 98%-ыг бүрдүүлдэг. За тэгэхээр чи өргөн хэрэглээний хамгийн чухал тэр 3000 үгийг мэддэг байхад ер нь бол англи хэл дээр өдөр тутамдаа чөлөөтэй харилцдаг болно гэсэн үг. Хамгийн гол нь чи эдгээр үгсийг зөвхөн толгоондоо байлгаад юусоо хангалтгүй эдгээр үгсийг мэддэг бас ашиглаж чаддаг байх ёстой. Чи биш үү 100 үг цээжлээд ганцын ч ашиглаагүй бол ганц ч үг сураагүй гэсэн үг. Харин чи 5хан үг цээжлээд тавууланг нь тэр дороо ашигласан бол 5 үг сурсанд өөрийгөө тооцож болно. За тэгэхээр чи нэг үг сурсан ч бай тэр үгээ шууд ашиглаж эхэл. Бас ямар нэгэн зүйлийг те шинээр толгоондоо хийхээс өмнө нь толгоондоо хийсэн тэр зүйлээ яг өөрийгөө ашиглалуу гэдгээ сайн бод. За тэгэхээр 100% ойлгохгүй байсан ч гэсэндээ кино үз, YouTube бичлэг үз, бүх дүрмээ мэдгүй байсан ч гэсэндээ ярьж эхэл. За бүтэн өгүүлбэр ямар ч алдаагүй зохиож чадахгүй байсан ч гэсэндээ англи хэл дээр тэмдэглэл хөтөлж эхэл. За чи зөвхөн ингээл дүрмийн ном барайл те үзэг дэвтэр барайл англи хэлийг сурахгүй. Чи англи хэлийг ашиглаж иж сурна. Алдаатай байсан ч гэсэндээ ашиглаж иж сурна. За монгол хэлийг хэдүүлээ бодъё л доо те. Монгол хэлний үг болгоныг мэддэг хүн байна уу? Чи мэдэх үү? Мэдгүй шүү дээ те. Гэхдээ чи бид хоёр хоёулаа монгол хэлний үг болгоныг мэдгүй байсан ч гэсэндээ өдөр тутамдаа монгол хэлээр чөлөөтэй харилцаж чадчихээн. Яг л адилхан хэдүүлээ англи хэлний үг болгоныг мэдгүй байсан ч гэсэндээ англи хэлийг ашиглаад чөлөөтэй харилцаж чадна. Тэгэхээр чи англи хэлний дүрэн болгоныг ойлгосныхоо дараа англи хэлний үг болгоныг цээжилснийхаа дараа ярьж эхэлнэ гэж хүлээвэл тэр хүлээлт чинь хизээж дуусахгүй. За би яг үндэ физиктэй аюу муу хүүхэд байсан. Гэхдээ нэг инерцийн хууль гэдэг зүйлийг англи хэл сурж эхэлснээс хойш аюу сайн ойлгосон. Энэ юу гэхээр ямар нэгэн хөдөлгөөнгүй байгаа бид хөдөлгөөнгүй хэвээрээ байхыг эрмэлздэг. Харин хөдөлгөөнтэй байгаа бид хөдөлгөөнтэй хэвээрээ байхыг эрмэлздэг. За жишээ нь ямар нэгэн машин те унтраад ерөөсөө асахгүй те одоо хөдөлгөөнгүй хэвээрээ удцсан учраас ингээд явж өгөхгүй байлаа гэж үдээ. За тэр машиныг хөдлөхийн тулд эхэндээ хэдүүлээ төрөх ёстой тийм үү? Гэхдээ хэдүүлээ түрээд нэгэнт хөдлөгчих юм бол тэр машин чинь аажмаар инерци авсаар агаад цаашаа хөдлөөд явцдаг. За тэрнтэй яг адилхан хэдүүлээ ерөөсөө англи хэлээ ашиглахгүй байжгаад гинт ашиглаж эхлэх юм бол эхэндээ маш хэцүү санагдана. Бүр ямар ч ахиц гарахгүй байгаа юм шиг санагдана. Гэхдээ чи нэгэнт ашиглаад эхэлчих юм бол те нэгэнт байрнаасаа хөдөлчих юм бол чи баг багаар инерци авсаар агаад нэг л мэдхэд англи хэлээрээ ярьдаг болсон байна. Хоёрдугаар арга нь connect English to yourself. Буюу англи хэлийг өөрөө өөртөөгөө холбоо. За намайг өсвөр насны хүүхэд буюу одоо тийнейжер болох тэр үед миний дотор ингээл айгүй олон мэдрэмжүүд тэ бодлууд орж ирдэг болсон. За энэ мэдрэмж бодлуудаа би хүнтэй ерөөсө хуваалцмаар санагддаггүй байсан. Гэхдээ тэгсэн ч гэсэндээ ямар нэгэн байдлаар гадагшлуулмаар санагддаг байсан байхгүй юу? За тийм учраас би яг ямар арга хэрэглэсэн бэ гэхээр тэмдэглэл хөтөлж эхэлсэн. За тэмдэглэл хөтлөн гэхээрээ чи заавал ингээл тухайн өдөр чинь юу болсон тэ өглөөс ирээд би ийм юм ийдсэн өдөр ингэсэн өдөр ингээд гэртээ ирсэн тэгээ оройн ингээд унтсан гэх юм иймэрхүү юм бичих шаардлагагүй яг болно. Гэхдээ чи тэмдэглэл дээрээ чи одоо юу гэж боддیں۔ Тэ ямар үзэл бодолтой юм, ямар зүйл чам таалагддیں, ямар зүйл таалагддаггүй, чиний өнгөрсөнд болсон зүйлс чинь одоо чамд яг юу гэж санагддгийг те ирээдүйдээ чи юу хүсдэг ингээ хэмжлэн бүр юу ч бичиж болно. За ямар тач ингээд би өдрийн тэмдэглэл бичиж эхэлсэн. Гэхдээ англи хэл дээр яагаад вэ гэхээр хин нэг миний ингээд өдрийн тэмдэглэлийг олоод уншсан ч гэсэндээ ядаж шууд бити ойлгосоо гэж хүссэн учраас за тэгээд би саяхан энэ тэмдэглэлүүдээ олоод уншсан. Тэгсэн чинь бүр маш их алдаатай өгүүлбэр болгон дээрээ алдаатай бас ашиглаж байгаа үгнүүд нь айгүй энгийн үгнүүд байсан. Гэхдээ л энэ зуршил бүр миний англи хэлийг айгүй их сайжруулсан. Яагаад вэ гэхээр би англи хэлийг өөрөө өөртөөгөө холбосон учраас. Та эддээ ChatGPT ашиглаад англи хэлийг өөрөө өөртөөгөө холбож сурах нэг аргыг хэлж өгье. За 3 арга байгаа. Эхнийх нь бас тэмдэглэл хөтлөх. Гэхдээ хэдүүлээ хамгийн анх ингэж тэмдэглэл хөтлөж эхэлж байгаа бол одоо англи хэлээр ерөөсөө өмнө нь бичиж үзээгүй бол монгол хэл дээр тэмдэглэлээ хөтөлчих. Гол нь энэ тэмдэглэлээ та хэд маань
текст хэлбэрээр бичээрэй. Ингээд үзгээр цаасан дээр бичвэл хэдүүлээ ChatGPT руу явуулахын тулд дахиж тэрийгэ текст болгох хэрэгтэй тийм үү? За тэгэхээр ингэхгүй тулд шууд текст хэлбэрээр бичих. За тэнгуүтээ энэ текстээ ChatGPT руу явуулна. Явуулахдаа төгсгөлд нь миний энэ текстийг өгүүлбэрээр нь англи хэл рүү орчуул гэл явуулчих. За тэнгуүт ChatGPT чамд одоо чиний өдрийн тэмдэглэлийн англи хувилбарыг нь явуулангууд чи энэ англи хувилбарыг нь хуулж бичнэ. Хуулж бичихтэй маш сайн анзаарна. Маш сайн харьцуулна. Өөрийнхөө тэр одоо монголоор бичсэн тэр өгүүлбэрийг англи хэл дээр яг ямар дүрм ашиглаж те яг ямар цаг ашиглаж бичтийн, хэлтийн гэдгийг сайн анзаар. Энэ үг хэллэгийг англи хэл дээр яг ямар үг хэллэгээр илэрхийлдэм бэ гэдгийг бүр маш сайн анзаар. За ингээл ах юм бол англи хэлний өгүүлбэрийн бүтэц, найруулга, үг хэллэг те хилцүүг, дүрм гэх мэт эдгээр зүйлс чиний тархинд айгүй сайн орчдөг. Хоёрдугаар арга нь бас тэмдэглэл хөтлөх. Гэхдээ та хэд маань англи хэл дээр ер нь дажгүй тэмдэглэл хөтлөж чаддаг болчвол энэ аргыг хэрэглүүл зүгээр. Гэхдээ мэдээж ерөөсөө алдаагүй бичдэг байх албагүй тийм үү? Зөндөө алддаг байсан ч гэсэндээ хамаагүй ямар тач бичиж чаддаг байх тал болоо. За тэгэхээр та хэд маань өдрийн тэмдэглэлээ англи хэл дээр бичих бас текст хэлбэрээр бичих ёстой тийм үү? За тэр текстээ ChatGPT руу явуулна. Төгсгөл хэсэгт нь миний энэ текстийн алдаа болгоныг бас тайлбар явуул гэл явуулчих. За тэнгууд ChatGPT чамд одоо чиний өдрийн тэмдэглэлийн зассан хувилбарыг нь явуулна. Бас чиний алдаануудын тайлбарыг явуулчин те. За тэнгууд чи бас хуулж бичнэ. Энэ зассан хувилбарыг нь хуулж бичнэ. Хуулж бичихтэй мөн адил маш сайн өмнөхтэйгөө харьцуулна. За би энэ өгүүлбэр дээр ингэж алдсан юм байна. Харин зөв хувилбар нь энэ юм байна. Тэнгүүтээ бас яагаад гэдгийг нь сайн уншина. ChatGPT чамд бас тайлбар явуулсан байгаа те. Тэрийг нь маш сайн ойлгож аавна. За ингээд хуулж бичснийхаа дараа чи дахиад өдрийн тэмдэглэлээ бичнэ. За мэдээж хамгийн анх бичсэн тэр хувилбараасаа хараад те юу бичснээ санаж болно. Гэхдээ ерөөсөө ChatGPT-гийн чам руу явуулсан тэр одоо нэг зассан хувилбараас нь харж болохгүй, чит хийж болохгүй. За ингийн бол чи алдаанаасаа англи хэлийг суралцсан. Тэгэхээр бараг л чиний тэр одоо сурсан тэр зүйл толгооноос чинь хэр барагтаа гарахгүй гэсэн үг. Гуравт нь сонирхсон сэдвүүдээ англи хэл дээр хайж судал. За өмнө нь хэдүүлээ Google ашигладаг байсан бол одоо бараг ChatGPT-г Google шиг ашигладаг болсон шүү дээ. Хэдүүлээ ChatGPT-гээс ямар нэгэн асуултынхаа хариултыг хайхдаа эсвэл ямар нэгэн асуудлынхаа шийдлийг хайх тэр үедээ англи хэлээр асууж. За англи хэлээр асуувал мэдээж чамд англи хэл дээр хариулт өгнө тийм үү? Хэрвээ чи англи хэл дээр асууж чадахгүй байх юм бол монгол хэл дээр асуунгуудаа надад хариултыг нь англи хэлээр өгөөрэй гэж явуулчих. Англи хариултыг нь чи ойлгохгүй байх юм бол хариултыг нь надад англи бас монгол хэл дээр өгөөрэй гэж явуулчихна. За ингэвэл чи өөртөө тулгараад байгаа тэр асуудлын шийдлийг олохын хажуугаар тэр асуултынхаа хариултыг олохын хажуугаар англи хэлээ бас сайжруулчихна. За мэдээж монголоор хайснаас илүү цаг хугацаа шаардна тийм үү? Гэхдээ энийг нь хэдүүлээ хүлээн зөвшөөрөх ёстой. Ягаад гэхээр үрд ийм их хугацаа орохгүй. Чи энэ дадлыг ингээл хийгээл ах юм бол хэсэг хугацааны дараа англи хэлээр ямар нэгэн одоо асуултынхаа хариултыг олох англи хэлээр эрэл хайгуул хийх энэ зуршил чинь чиний хувьд second nature болчдөг. За second nature болно гэдэг нь чи энэ үйлдэлийг автоматар ямар нэгэн одоо хичээн зүтгэл хүчин чармайлт гаргахгүйгээр автоматар хийдэг болчихно гэсэн үг. Тэгэхээр хэл гэдэг бол зөвхөн хичээл биш. Хэл гэдэг бол хүний амьдралд байнгын хэрэглэгддэг хэрэгсэл. За чи энэ хэрэгслийг байнгын хэрэглээл ах юм бол чи энэ хэрэгслийг хэрэглэх тэр чадвар чинь сайжирна тийм үү? Яг л одоо нэг булчингаа ажилуулдагтай адилхан. Хэдүүлээ ерөөсөө ямар ч хөдөлгөөн хийхгүй хэвтэйл ах юм бол булчингийн масаа алддаг тийм үү? За энтэй яг адилхан англи хэлээ ерөөсөө хэрэглэхгүй гэхдээ ингээл толгоруугаа хийгээл те ерөөсөө хэрэглэхгүй байх юм бол англи хэл гэдэг энэ булчин чинь агшнаа гэсэн үг. Use it or lose it гэдэг үг байдаг. Ашигла эсвэл үнийгээ алд. За гуравт нь learn English through your passions. За сонирхсон те дуртай зүйлсээрээ дамжуулж англи хэлийг сур. За би хизээ англи хэлийг хамгийн сайн сурч исэн гэж хичээл хийж явахдаа лав биш. За хизээ вэ гэвэл ямар нэгэн дуртай зүйлээ хийж явахдаа. Англи хэл хэцүү санагдаж болно. Төвөгтэй санагдаж болно. Ойлгомжгүй санагдаж болно. Гэхдээ хизээж уйдгартай санагдаж болохгүй. Хамгийн энгийн арга нь хоббигоо англи хэлтэй холбо. Одоо жишээ нь чи хоол хийх дуртай бол ямар нэгэн хоол хийж байгаа
хүний бичлэг үзэх дуртай бол тэрийгэ англи хэл дээр үзчих. Чи фитнесээр хичээлж эхэлж байгаа бол фитнестэй холбоотой контент англи хэл дээр хийдэг хүмүүсийг дагчих. Чи ном унших дуртай бол англи хэл дээрээ ном уншчих. Чи заавалжгүй те англи хэл сурахын тулд өөр нэг шинэ дадал зуршил өөрийнхөө амьдралд оруулах шаардлага байхгүй. Чи зүгээр л яг өнөөдөр те байнгын хийдэг. За байнгын хийх дуртай тэр үйлдэлээ харчих. Тэнгүүтээ тэр үйлдэлээ англи хэлтэй ямар нэгэн байдлаар холбочих. Тэнгүүл чи англи хэлийг сониуч зандаа хөтлөгдөж сурна. Яг л хэдүүлээ 10 жилдээ чамд ингээд сонирхолтой санагддаг байсан тэр хичээлдээ чи сайн байсантай яг адилхан чи англи хэлийг өөртөө сонирхолтой байдлаар сурчих юм бол айгүй амархан бас хурдан сурна. За номны тухай ярмаар байна. Би жоохон байхдаа айгүй уйддаг хүүхэд байсан байхгүй юу? Тэгэл манай аав хоёр ингээд надаа юм богино өгүүлбүүд аваад өгчдөг байсан. За тэгээд энэ номыг би бараг нэг өдрийн дотор дуусгачихсан заяа. Тэгэл надад дахиад өөр хийх юм байхгүй болчихвол өдөр болго ингээд ном авахуулаад байх боломж байхгүй штэ. За тэгэхээр би уйдагаа гаргахын тулд яасан бэ гэхээр компьютер авахсан. За манай компьютерт манай аав гихчийн үлдээсэн баахан англи хэлтэй холбоотой тийм материалууд байсан байхгүй юу? За жишээ нь дөрмийн ном, IELTS-ийн ном гэх мэтлэн. За энэ дөрм IELTS-ийн номнуудыг би бол ерөөсөө сонирхоогүй. Яагаад вэ гэхээр би 12 эсвэл 3-таа жоохон охин байсан учраас бас эдрийн хажуугаар юу байсан бэ гэхээр яг л нөгөө нэг миний монгол хэл дээр уншдаг байсан шиг им богино түүхүүд, mini stories байсан байхгүй юу? За эдрийг нь би уншиж эхэлсэн. Анхандаа ер нь бол юусоо ойлгодоггүйсэн. Амар том зузаан тойл бичиг байдаг байсан. Тэрийг ашиглаад өгүүлбэр болгоныг нь би орчуулж уншдаг байсан. Гэхдээ ерөөсөө залхаагүй. Яагаад вэ гэхээр миний энэ номнуудыг уншиж байгаагийн орчуулад уншиж байгаагийн шалтгаан нь ерөөсөө англи хэл сурах шалтгаан биш байсан. Зүгээр л уйдагаа гаргах. Дараа нь тоглоомны тухай ярмаар байна. За одоо үеийн хүүхдүүдтэй бүр 4, 5, 6 настай хүүхдүүд англи хэлээр айгүй мундаг ярьдаг болсон шүү дээ. За мэдээж энэ хүүхдүүд 10 жилдээ те сургууль дээрээ англи хэл үзэхгүй байгаа. Англи хэлийг ингэж мундаг сурж байгаагийн нэг шалтгаан нь тоглоом. За би жоохон байхдаа Y8 Girls Go Games гэдэг энэ хоёр сайтаас айгүй их тоглоом тоглодог байсан. За энэ тоглоомнууд нь мэдээж ярианы чадварыг хөгжүүлэхгүй гэхдээ үгсийн баялагийг айгүй их дээшлүүлж идэг. За би хоёр дүүгээсээ асуусан. За та хоёр яг ямар тоглоом тоглоод те англи хэлийг сайжруулсан юм бэ гэсэн чинь Roblox бас Among Us гэдэг энэ хоёр тоглоомыг санал болгосон. Яагаад вэ гэхээр за энэ хоёр тоглоом мэдээж дандаа англи хэл ашигладаг. Бас хамт тоглож байгаа хүмүүстэйгээ чатаар харилцдаг учраас им өдөр тутмын харилцан ярианы үг хэллэгүүдийг айгүй дажгүй сураад авчдаг гэсэн. Дараагийн ярмаар байгаа зүйл нь YouTube. За миний англи хэлний ярианы чадварын 90% нь баг YouTube-ээс иржсэн. Гэхдээ би хизээж YouTube-ээс ингээд англи хэлийг хэрхэн сурах вэ? Англи хэлний present simple цаг гэж юу вэ гэх мэтлэн ийм хичээлтэй холбоотой бичлэгүүд ерөөсөө үздэггүй байсан. Би дандаа make up, dress up, vlog төрлийн бичлэгүүд үздэг байсан. Миний бодлоор ийм tutorial болон vlog төрлийн бичлэгүүд англи хэл сурахад айгүй тусдаа санагддаг. Яагаад вэ гэхээр энэ бичлэгүүдийг хийж байгаа хүмүүс маань өөртөөхөө хийж байгаа зүйлийг харуулахын хажуугаар хийж байгаа зүйлтэйгээ холбоотой зүйлийг бас ингэж ярьдаг учраас. Тэгэхээр чи тэр хүмүүсийн юу яриад байгааг ойлгохгүй байсан ч гэсэндээ яг хийж байгаа үйлдэлээс нь хараад тэр англи үгнүүдийг тэр англи өгүүлбэрүүдийг агуулгаас нь таагаад ойлгодог болчдөг. За ингэвэл чиний тархин дотор монгол хэлээс англи хэл рүү орчуулах гэсэн үе шат алга болчдөг. Чи яг л монголоороо бодоод монголоороо ярьдаг шиг англи хэлээрээ бодоод англи хэлээр ярьдаг болчихно гэсэн үг. За бас та хэдтэй зөвлөх юм нь эхэндээ та хэд маань зөвхөн нэг төрлийн бичлэг үз. За би бол анхандаа зөвхөн мейкап төрлийн бичлэг үздэг байсан. За мэдээж энэ төрлийн бичлэгээс та хэд маань уйдахгүй байвал сайн тий. За яагаад зөвхөн нэг төрлийн бичлэг үзвэл сайн бэ гэхээр та хэд маань иймэрхүү бичлэгүүд үзээд ах юм бол тодорхой хэдэн үг хэллэгийг аюу сайн бүр А Б-г мэдээд авчдаг тий. Одоо жишээ нь би зөвхөн мейкап төрлийн бичлэг үздэг байсан учраас одоо нүүр будалттай холбоотой тий бүх үгийг мэдээд авцсан. За бүх үгийг нь мэдээд авчингуудаа дараа нь энэ хүмүүсийн хэрэглээд байгаа тэр дүрмэн дээр төвлөрч болно шүү дээ. За тэнгуүтээ энэ дүрмэнүүдээ гайгүй ойлгоод авсныхаа дараа өөр төрлийн бичлэгүүд үзэж эхэлвэл бас тэр бичлэгүүдийг ойлгох тэр чадамж нь арай ихссэн байдаг. За тэгэхээр та хэд маань өөрийнхөө дуртай зүйлийг англи хэлтэй холбоо, дуртай зүйлээ англи хэл дээр унш, сонс, үз. За сүүлд нь гэж хэлэхэд
англи хэл сурах авьяастай ямар ч холбоогүй, харин сурах арга барилтай холбоотой. Чи монгол хэлээр хэлд орж чадсан л бол англи хэл дээр ч гэсэн хэлд орж чаднаа гэсэн үг. Хамгийн гол нь хэдүүлээ төгс байх хүслээ хаях ёстой. Бас алдаа гаргахаас айх тэр айдсаа хаях ёстой. За бас англи хэл дээр сурсан тэр зүйлээ тэр дороо ашигладаг байх ёстой. За бас англи хэлийг өөртөөгөө холбож сурах ёстой. Бас өөрийнхөө хүсэл сонирхлоор дамжуулж англи хэлийг сурах ёстой. За ингийн бол чамд зөвхөн монголчуудтайгаа биш те бүр дэлхийн нийтдээ харилцах тэр том эрх чөлөө үүснэ. Зөвхөн монгол контентийг ойлгох биш, бүр дэлхийн нийтдээ дэлхийд даяар юу болж байгаа, дэлхийд даяар ямар контентууд хийгдэж байгаа тэр болгоныг ойлгох тийм том эрх чөлөө чамд үүснэ гэсэн үг.